Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 1 буюу анхан шатны хичээлийн маань ээлж 8 дахь сэдвээр хэлж байна. За, бид энэ 8 дахь сэдвээрээ хүний нөөцийн менежментийн стратегийн загваруудын тухай авч үзнэ. За, энэ сэдвийн агуулга маань байгууллагын хүрээний загвар гэж үеийн тусгай хүрээний загварын талаар авч үзнэ. За, хүний нөөцийн бодлого энэ түрүүнд байгууллагын хөгжлийн стратегт нийцсэн хүний нөөцийн стратегийг бий болгохыг шаарддаг. За, стратеги гэдэг нь стратегос гэсэн грек үгнээс гаралтай. Энэ нь генералын урлаг хэмээх утгатай ингэж орчуулагддаг үг бөгөөд орчин үед түүнийг байгууллагын урт хугацааны зорилтуудын үндэс гэж тодорхойлж болно. Хүний нөөцийн менежментийн стратеги гэдэг нь байгууллагын хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцөд үнэлгээ өгөх, нөлөөлөх үр ашигтай системийг боловсруулах, зохистой аргууд болон ажилд авалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн удирдлага, цалин шагнал урамшуулал, хөдөлмөрийн харилцааны бусад асуудлаар баримтлах бодлого хийгээд үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөнүүд, гаргаж байгаа шийдвэрүүдийн дистралдыг хэлж байгаамаа. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн менежментийн стратегт хүний нөөцийн хийх ёстой үйл ажиллагааны бүхий л үүргүүд энэхүү дистратагаар оролцдог байх нэ. За, тэгвэл хүний нөөцийн менежментийн стратегийн олон загварууд бий болсон. За, эдгээр нь байгууллагын гадаад дотоод орчны харилцан холбоо, хүний нөөцийн менежментийн бодлого, чиг хандлагыг нь тодорхойлж өгдөг байна. Хүний нөөцийн менежментийн стратегийн загваруудыг 3 хэсэгт хувааж авч үздэг байгаа. За, үүнд ерөнхий хүрээний болон байгууллагын хүрээний мөн тусгай хүрээний гэж байдаг. За, ерөнхий хүрээнийгт байгууллагын гадаад болон дотоод хүчин зүйлүүдийн хоорондын харилцан холбоог тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарат гадаад ихээр нийгэм, эдийн засаг болон бусад гадаадаас нөлөөлөх хүчин зүйлүүд болон байгууллагын дотоод бусад хүчин зүйлүүдтэй хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байгааг судалдаг байна. За, тэгвэл байгууллагын хүрээнд байгууллагын зөвхөн дотоод хүчин зүйлүүдийн харилцаа холбоог нь тодорхойлж өгдөг байна. За, бүгдээрээ ерөнхий хүрээний загварыг дэлгэрүүлэн авч үзье. Ерөнхий хүрээний хэсэгт Виер, Спектор, Лоуренс, Милс болон Волтро нарын боловсруулсан Харвард загвар мөн Коллинсийн зохиосон загварууд багтдаг байна. За, тэгэхээр Харвард загвар гэдэг нь юу вэ? Хүний нөөцийн менежментийн анхны загварыг Виер тэргүүтээ Харвардын их сургуулийн профессорууд 1985 онд анх боловсруулан гаргаж ирсэн. За, хүний нөөцийн бодлогыг 4 үндсэн зүйл тулгуурлан тодорхойлсон байна. За, нэгдүгээрт нь ажилтнуудын нөлөөлөл, хоёрдугаарт нь хүний нөөцийн урсгал, энэ нь оролт гаралт, шагналын систем байна, ажилтны мотивац буюу идэвхжүүлэх, эцэст нь ажлын тогтолцоо хэрхэн явагддаг талаар. За, энэ загвар хүний нөөцийн менежментийн бодлогын үр дүн болон төрөл бүрийн өмч эзэмшигчдийн сонирхлыг тодорхойлж өгсөн байна. Гэхдээ энэ загвар хүний нөөцийн менежментийн бодлогын томьёолол болон хэрэгжилтийн үйл явц дахь уялдаа холбоог нь хангаагүй гэж үздэг байна. За, тэгвэл энэхүү Харвардын загварын хүний нөөцийн менежментийн ерөнхий бүдүүрч нь хэрхэн зурагдсан байгааг авч үзье. За, энд нөхцөл байдлын хүчин зүйлүүд байна. Нөхцөл байдлын хүчин зүйлүүд нь дээшээ өмч эзэмшигчдийн сонирхолтой холбогдсон. Энэ нь эдгээр нь хоорондоо нийлээд хүний нөөцийн менежментийн бодлогын сонголтууд, үүнээс хүний нөөцийн менежментийн гарц, эцэст нь урт хугацааны үр дүнтэй холбогдоод энэ эргээд хүний нөхцөл байдлын хүчин зүйл болон өмч эзэмшигчдийн сонирхолтой уялдаж байна. За, тэгэхээр өмч эзэмшигчдийн сонирхол гэж юу вэ? Үүнд нэгдүгээрт нь хувьцаа эзэмшигч, мөн удирдлага, ажилтнууд, засгийн газар болон олон нийтийн зөвлөл холбоодууд ордог байна. Тэгвэл нөхцөл байдлын хүчин зүйлд ажлын хүчний шинж чанарууд, бизнесийн стратеги ба орчин, энэ нь гадаад болон дотоод орчинд нөлөөлж байгаа. Удирдлагын философи нь ямар байх нь вэ? Хөдөлмөрийн зах зээл, холбоод, технологийн үүрэг, хууль эрх зүй ба нийгмийн үнэт зүйлсийг оруулдаг байна. За, тэгвэл хүний нөөцийн менежментийн бодлогын сонголт нь юу вэ? Энд ажилтнуудын нөлөөлөл, хүний нөөцийн урсгал, шагналын систем, ажлын тогтолцоо зэргийг нэрлсэн бол хүний нөөцийн менежментийн гарцад үүрэг даалгавар, мэдлэг, нийцэл, зардал болон үр ашигтай байдлыг оруулсан байна. За, эцэст нь урт хугацааны үр дүнд хувь хүний хөгжил, байгууллагын үр ашиг, нийгмийн сайн сайхан байдал гэдгийг хэрхэн харуулж байгааг
энэхүү бас нэгтгүүдэгчээр тайлбарсан байна. За, Коллинзийн загвар гэж юу вэ? 1994 онд анх Коллинз хүний нөөцийн менежментийн үр ашигтай стратегид багтдаг үндсэн хүчин зүйлсийн харилцаа холбоог тодорхойлохын тулд системийн хүрээг ашигласан байна. За, энэ загвар нь гадаад, дотоод орчны нийтлийг бий болгохтой холбоотой зарим гол асуудлуудыг тодорхойлсноор илүү чухал ач холбогдолтой болсон. Өөрөөр хэлбэл Харвардын загвараас энэ асуудлаараа илүү болсон байна. За, үүнд эрхэм зорилго, стратеги, бүтэц, соёл, ажиллах хүчний шинж чанарууд болон хүний нөөцийн бодлогууд багтсан байна. Нэгдмэл байдлыг бий болгох бодлогын үр дүн нь ашигтай ажиллах боломж, зах зээлийн хувь хэмжээ, бүтээгдэхүүний чанар, байгууллагын дүр төрх, шинжилэлт, өөрчлөлт, бүтээмж, ажилтнуудын ёс суртахуун болон тогтворчлт зэргүүдийг хамруулан авч үзсэн байна. За, тэгвэл Коллинзийн бүтээсэн байгууллагын стратеги бодлого хүний нөөцийн үйл ажиллагаа ба гүйцэтгэлтэй хэрхэн холбогдох талаарх хүрээг авч үзье. За, хүрээлэн буй орчин, эрхэм зорилго, стратеги, ажиллах хүчний шин чанарууд нь байгууллагын бүтэц болон соёлоос хамаарна хэмээн үзсэн байна. Тэгвэл байгууллагын бүтэц соёл зэрэг нь хүрээлэн буй орчин буюу боломж, аюул, за эрхэм зорилго буюу түүнд хүрэхэд чиглэсэн байгууллагын зорилтууд, за стратеги, ажиллах хүчний шинж чанартай хоорондоо харилцан хамааралтай байдаг байна. Энэ бүхэн эргээд хүний нөөцийн менежментийн бодлого ба практик үйл ажиллагаа мөн байгууллагын гүйцэтгэлийн шалгууруудтай холбогдоод эргээд буцах холбоогоор дамжин эргээд эрхэм зорилго болон стратегтэй холбогдсон байдаг байна. Тэгвэл хүний нөөцийн менежментийн бодлого болон практик үйл ажиллагаа нь элсүүлэлт ба сонголт, энэ нь шинээр ажилтныг авах. За, энэ дундаасаа ажил орчигчдаа сонголт хийх. За, мөн албан ёсоор ажилд авах буюу тухайн ажил олгогчийн албан ёсны гэрээ болон тушаалыг гарган ажилд авахыг хэлж байна. За, тухайн хүнээ сургаж хөгжүүлэх, мөн ажлынхан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг нь хийн, үүнийхээ үндсэн дээр шагнал урамшууллыг тодорхойлсон байна. За, тэгвэл байгууллагын гүйцэтгэлийн шалгуурт ашигт ажиллагаа, байгууллагын ашигт ажиллагааны хэмжээ, за мөн зах зээлийн эзлэх хувь нь ямар хувьтай байна, бүтээгдэхүүний чанар ямар байна, байгууллагын дүр төрх шинжилэлтийн талаар мөн бүтээмж, ёс суртахууныг авч үзсэн байна. Эргээд энэ бүхэн буцах холбоогоор бүтэц соёлтой холбогдоод эрхэм зорилго болон урт хугацааны төлөвлөгөөтэй хэрхэн холбогдож байгаа хүрээг Коллинз энэхүү тайлбарсан байна. За, хоёрт нь байгууллагын хүрээний загварын талаар дэлгэрэнгүй авч үзье. Байгууллагын хүрээний хэсэгт стратеги, бүтэц, хүний нөөцийн бодлого зэргийн хоорондын тодорхой харилцан холбоог тодорхойлдог Диван Брун нарын зохиосон загвар, за мөн Шойлерийн 5P зэрэг загварууд ордог байна. За, Брун, Тичи ба Диван нарын загвар 1984 онд анх үүнийг зохион бүтээж гаргаад үүнийг стратеги, бүтэц болон хүний нөөцийн бодлогууд хоорондын харилцан холбоог наривчлан гаргаж хөгжүүлсэн байна. Тэд хоцрогдсон бүтцтэйгээр шинэ стратегийг хэрэгжүүлэхийг оролдох үед байгууллагад үр ашиггүй бий байдал болоход хүний нөөцийн системтэй үлд нийцэх стратегийг хэрэгжүүлэхийг чармайх болно хэмээн маргалцсан байна. За, энэхүү маргааныхаа эцэст тэд хүний нөөцийн системд сонголт, ажлын үнэлгээ, шагнал урамшууллын болон хөгжлийг чухалчлах хэрэгтэй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл хэрвээ тухайн хүнийг мотивацжуулаад ажлыг нь үнэнээр үнэлсний дараа шагнал урамшууллыг олгох юм бол тухайн хүн эргээд ямар хэмжээний гарцтай ажиллах нь маш чухлаа гэж үзсэн байна. За, эдгээр нь өдөр тутмын үйл ажиллагааны дунд хугацаанд удирдлагын, урт хугацаанд стратегийн түвшинд бизнес чиг үүрэг болон хүний нөөцийн чиг үүргийн хоорондын харилцан холбоог наривчлан гаргадаг байна. За, тэгвэл Шойлер 5P гэсэн загвараа 1992 онд зохион гаргаж исэн. За, энэ загвар нь хүний нөөцийн үйл ажиллагаанд гүнзгий нэвтрэн орж чадсан буюу одоо болтол хүний нөөцийн менежментэд хэрэглэгддэг загварууд байгаа. За, тэгвэл энэхүү 5P загвар нь байгууллагын стратегийн хэрэгцээ ба хүний нөөцийн үйл ажиллагаа хоорондын харилцан холбоог харуулдаг бөгөөд хүний нөөцийн эдгээр 5 үйл ажиллагааны харилцан үйлчлэл нь байгууллагын стратегийн зорилгод хүрэхэд зайлшгүй хувь хүн болон бүлгийн харилцааг нэвтрүүлэхэд маш их нөлөөлөл үзүүлдэг ийм загварыг бий болгосон байна. За, энэхүү стратегийн бизнес хэрэгцээ нь ирмэлцэл ба эрхэм зорилгоор илэрхийлэгддэг бөгөөд дараа нь бизнесийн стратегийн зорилгод шилждэг байна.
Шүүлрийн 5P загвар буюу энэ нь бизнесийн стратегийн хэрэгцээ болон хүний нөөцийн менежмент стратеги үйл ажиллагаануудыг хэрхэн холбон тайлбарласан талаар авч үзье. За байгууллагын стратеги буюу стратегийн бизнес хэрэгцээг тодорхойлох үйл явцыг санаачлах. За тэдгээрийн тодорхой чанарын түвшинг хангах. За энэ нь стратегийн бизнес хэрэгцээтэй уялдаж байна. За энэ нь тодорхой илэрхийлэгдсэн эрмэлзэл эсвэл эрхэм зорилго стратегийн бизнес зорилгод шилжин орохыг одоо хэлсэн байна. Энэ нь гадаад болон дотоод шинжүүдтэй мөн уялдан холбогддог байна. Эцэст нь эдгээр нь хүний нөөцийн менежментийн стратегийн үйл ажиллагаатай хэрхэн холбогддог талаар авч үзье. За хүний нөөцийн философи буюу албан ёсоор илэрхийлэгдсэн эрхэм зорилго нь бизнесийн үнэлэмж ба соёлыг тодорхойлно хэмээн үзсэн байна. Энэ нь эргээд хүмүүсийг хэрхэн харилцах болон үнэлэхийг тодорхойлсон байна. За тэгвэл хүний нөөцийн бодлогот албан ёсны удирдамж адил маш тод илэрхийлэгдсэн байх ёстой. Энэ нь хүмүүстэй холбоотой бизнесийн асуудал болон хүний нөөцийн хөтөлбөрүүдийн удирдамжийг бий болгох одоо зохицуулагдж байна. За тэгвэл хүний нөөцийн хөтөлбөр нь хүний нөөцийн ухаалаг стратегиуд байна гэж хэлсэн байна. За тэгвэл энэхүү хөтөлбөрт хүмүүстэй холбоотой бизнесийн асуудал чиглэсэн өөрчлөлтийг дэмжих хүчийг зохицуулахтай холбогдож авч үзсэн байна. За энэхүү үйл ажиллагаа нь хүний нөөцийн практик үйл ажиллагаатай холбогдож байна. Энэ нь манлайлах, удирдах, үйл ажиллагааны үүрэг оройлуудын хувьд харилцааны үүрэг оройлыг урамшуулах гэж авч үзсэн байна. Эцэст нь хүний нөөцийн явцууд нь бусад үйл ажиллагааг боловсруулах болон хэрэгжүүлэхийн тулд эдгээр үйл ажиллагаануудыг хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой болгох гэсэн энэхүү 5P гэсэн загварыг шуулар одоо гаргаж төвшүүлсэн байна. За тэгвэл үүний бүгдээрээ дэлгэрүүлэн авч үзье. Хүний нөөцийн философи гэдгээ байгууллага хүний нөөцтэй хэрхэн холбоотой байх талаарх албан ёсны мэдээлэл байна. Тэгвэл хүний нөөцийн бодлогот хүмүүстэй хамаатай асуудлаар явуулах үйл ажиллагааны удирдамж болон ашиглагдахаар маш тодорхой илэрхийлэгдсэн хамтын үнэт зүйлсийг гэж тодорхойлсон байна. За тэгвэл хүний нөөцийн хөтөлбөр гэдэг нь байгууллагын стратегийн зорилго ба хүний нөөцийн стратегт хүрэх наривчлан тодорхойлсон арга зам. Буюу одоо зорилгоодыг хэлсэн байна. За хүний нөөцийн практик үйл ажиллагаанд манлайлах, хөгжүүлэх, удирдах гэсэн 3 үүргийг хүний нөөцийн практик үйл ажиллагаанд шаардлагатай байгуулагдах харилцааг бэхжүүлэх юм хэмээн одоо тайлбарласан байна. За мөн хүний нөөцийн үйл явц гэдэг нь дээрх үйл ажиллагаанууд хэрхэн тодорхойлогдож, томьёологдож, хэрэгжиж байгаа вэ гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хүний нөөцийн бодлого стратеги нь хэрхэн явагдах талаарх үйл явцыг нь одоо товч тодорхой харуулж хэрхэн хэрэгжиж байгааг нь эргээд хяналт шинжилгээ үндэ хийдэг гэсэн үг. За шуулар хүний нөөцийн менежментийн стратегийн амжилттай байх хэсэг нь стратегийн бизнесийн хэрэгцээг тодорхойлохоос болон хүний нөөцийн менежментийн дээрх 5 үйл ажиллагаа буюу энэхүү 5P уналтан системтэй шинжилгээ хийх зэрэгээс эхэлдэг хэмжсэн байна. За байгууллагын стратеги болон хүний нөөцийн практик үйл ажиллагаа хоорондын холбоо нь ажилтнуудыг өөрсдийн шинэ үүрэг оройлыг тодорхойлоход оролцуулах туслах явдал байж болно гэж үзсэн байна. За сүүлийн үед байгууллагын хүний нөөцийн удирдлагын стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэх явцад чиг үүргийн удирдлагын технологиг өргөн ашиглах болсон. Чиг үүргийн удирдлага гэдэг нь байгууллагын ажиллах хүчний хэрэгцээг одоо байгаа хүний нөөцтэй харьцуулах үйл явц бөгөөд тэднийг үйлдвэрлэлийн явцад нийцүүлэхийн тулд нөлөөлөх хэлбэрүүдийн сонголтыг хийх явдал юм. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа ажиллах хүчний хэрэгцээг ирээдүйд ажиллах хүчний хэрэгцээтэй одоо жишин харьцуулах явдал юм. Энэ тохиолдолд ажиллах хүчний хэрэгцээ гэдгийн дор байгууллагын хөгжлийн стратегтэй уялдан зайлшгүй шаардлагатай хүний нөөцийн тоон ба чанарын бүрэлдэхүүнийг ойлгоно. Харин хүний нөөц гэдэг нь тодорхой түвшний мэдлэг, хүсэл сонирхол, мотивац, зарлага чиглэл бүхий ажилтнуудыг хэлж байгаа. Хэрэгцээг хүний нөөцтэй харьцуулсны үр дүн нь ажилтнуудын ажил сэлгэлт, ажил давалт, албан тушаал, дэвшилт, хөгжлийн талаар удирдлагын гаргах шийдвэрүүд болдог байна. За анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн хичээл өөгөр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.